Тундаг дулам хатны учир битүүлэг өхөл 15 дугаар жарны модон нохой жилийн нохой сарын шинэ 15-ны могоо өдөр буюу аргын 1874 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сэцэн аймгийн Хөвчийн Жонов ангийн хошуу одоогийн Хинтээ аймгийн Баян Адрах сумын Дуурлаг гэх газарт Цэнд Хяагийн гэр бүлд Тундаг дулам мэндэлжээ. Хинтээ аймгийн өмнөд дэлгэр Биндэр Баян Адрах Норовлон сум тайж азгууртай эзэн богд Чингис хааны Алтан ургийн гаралтай эрэлхэг зоригтой уужим ухаантай Монголын уламжлалт төр шашинда үнэнч хүмүүс байжээ. Тухайн үедээ олон сайхан ирчүүлийн нүд сэтгэл булааж явсан юм нэрэн гэдэг сайхан бүсгүйтэй дотны холбоотой байж түүнд 32 лангийн үнэтэй совдон готл бэлгэлсэнийг нь Манжин амбнаас Бээжинд хүртэл сонирдуулж байсан баримт бий. Богд гэгийн 1896 онд амар баясгаланд хийдэд морилж өндөр гэгийн зан озрын бунханд мөргөл хийх үедээ анх Тундаг дуламтай танилцжээ. Тэр үед Богд гэгийн 28 настай, Тундаг дулам 22 настай байжээ. Тундаг дулам нь Жонон ван Цог Бадрахын хатны дүү өгөөд Жонон ван тэр үед Богд хааны гадагш морилох үед нь дагалдан бараа болдог байжээ. Богд гэгийн тэрхүү уулзалтаас хойш Тундаг дуламтай 6 жил нууцаар харилцаж улмаар 1903 онд Богд хааны хатан болжээ. Олон түмний дунд хатныхаа нэр алдрыг өсгөхийн тулд Жавцан дам хотогт орон нутгаар явхдаа Монгол охин Тундаг дулам болвоос бага наснаас ном үзэж нэвтэрсэн хувилгааны байдалтай цагаан дар болвоос энгийн бус зарим орон нутагт өвчин дахал ган зууд тохиолдох тутам түүнийг аргалан арилгаж олонд тусыг илтээр үзүүлсэн тус үтээгч охин тэнгэр Дундуу Балхам хэмээн алдаршуулж байжээ. Тэр цагт Богд хааны хатанд тодорхосод шууд хатанд өргөмжлөгддөггүй. Хэдэн жилийн турш ордны ёс журам дэг жаяг зан заншил зурвалдсан эрдэм ном заалган зохих төвшөнд хүрсэн нөхцөлд хатан өргөмжлөгддөг эртнээс тогтсон уламжлалын дагуу хэсэг хугацаа өнгөрсний эцэст ёслол үлдэж Богд гэгийн Тундаг дуламыг их тагинд өргөмжлөн түүнд ачлалт ялгуун дагн эрх цагаан дарих цол олгожээ. Эцэг их төрөл төрөсөд нь 9 цагааны бэлэг хүртээж эцэг цэндэд хяа жинс шадар дайчин эхтэн далайн ижид цол шагнан дархан ирэх хөдлүүлжээ. Тэр үеийн их хүрээний эрдэмтэй лам нар Тундаг дулам хатан болон Богд хааны хатан болохоос бүр өмнө нь цагаан дарихийн хувилгаан байсан болоо хэмээн тодорхойлж байжээ. Их тагны нэр хүндийг улам алдаршуулахын тулд их тагны аймгийг тастан өгчээ. Ингэхдээ шав олноос 4700 гаруй лам мөнгийг татварлан дугамд бариулж 1442 лам мөнгөөр жасын хөрөнгө хүлэх мөнгөний их усрыг тавьжээ. Энэ аймагт хэрэглэх борхон ном судрыг Богдын ордноос авчруулан нэр хүндтэй лам нарыг суулгасан байна. Их тагны хүч чадал хөрөнгө чинээ өссөөр шавын 4 отогтой болжээ. Богд гэгийн улмаар их тагинд эрдэнэ цэцэн цол шагнаж тэмдэг бичиг олгуулахаар Бээжинд илэрхийлжээ. Иймээс Бээжинд 100 мянган лан илүү мөнгө зарцуулан журагнаас Тундаг дуламд 1905 онд эрдэнэ цэцэн цол шагнуулж тэмдэг бичиг олгож улмаар 1911 оны намрын дунд сарын үеэр эрдэнэ цэцэн Тундаг дуламд улбар шар хөшгтөө тэрэг шагнажээ. Тундаг дулам зоригтой шийдэм бүсгүй байжээ. Нэгэн удаа их хүрээнд Манжин амбан Бээжингээс Монголд ирснийг тохиолдуулан хийсэн хүлээн авалт дээр Богд хаан Сандуу амбанд Манжин хааны биет төлөөлөгч хэмээн хүндэтгэл үзүүлж мэхийн ёслжээ. Харин Тундаг дулам хатан Сандуу амбанд огт ёслоогүй байна. Богд гэгийн Сандуу амбанд хандаж "Миний хатан тул манай эхнэр танд ёслсонгүй шүү" хэмээжээ. Богд гэгээний хатны энэ занд дургуутсан Манжин амбанд тэдэнд хандаж хутагт цолтой хүн эхнэр авч болохгүй гэж шоолжээ. Цагаагчин хажлын өвлийн дунд сарын шинийн 9 буюу 1911 оны 12 дугаар сарын 29-ны Баасан гарагт 8 дугаар огт Жавцан дам хотогтыг олноо өргөгдсөн Монгол улсын шашин тэрийг хослон барьсан хаан ширээнд залах ёслол их хүрээнд болж албан ёсоор тунхаглан зарлахад эрдэнэ цэцэн Тундаг дуламыг Монгол улсын их хатнаар өргөмжилсөн байна. Ийхүү Богд болон их тагн хоёр монголчуудын тусгаар тогтнол төр улсын бэлэгдэл болжээ. Тэрбээр тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол улсын төр ба шашны хэргийг явуулахад үүрэгтэй байсны учраас шашин төрийг хослон өрнүүлэгч улсын их тагн гэсэн тамга барьж хэрэг шийдвэрлэж байжээ.
Дондог Дулам хатан уран гартан байсны хуваар 1911 онд Богд хааны ордны дэргэд уран гартан даргчдын газар байгуулж олон жил шашны чиглэлээр байгуулсан Богд хааны ордныг иргэний чиглэлийн зарим нэг хэв загварт оруулж ордны өөрчлөлт шинжилтэд хувь нэмрээ оруулсан байна. Энэ үед тэрбээр уран хатгамалчин, баримлчин, зураач, дархан, байвчин буюу гуталчин зэрэг олон төрөл мэргэжлийн 120 гаруй хүнээр ёслолын хувцас хийлгэх, бурхан бүтээлгэх, бэлгийн зүйлүүд урлуулах зэргийг хариуцсан ажиллажээ. Их тагны оюун санаа хүч хөдөлмөр оролцсон бүтээлүүдээс өнөө үед хурж ирсэн дурсгалын зүйлүүд олон ажээ. Түүх соёлын хосгүй үнд зүйлээр шалгарч улсын бүртгэлд орсон 8 дугаар багт Жавзан дамб, хатан Дондог Дулам нарын 6 аж үрдэл 14 хувцас байдаг. 1911-аас 12 онд хийгдсэн Богдын булган дотортой дээл, булганы годоор хийсэн хүрэм, Дондог Дулам хатны совдон хээтэй тоорцог, торгон дээл хантаад зэрэг хувцаснууд нь улсын их тагны удирдаж байсан Богдын ордны оюуталчдын ур ухаан шингэсэн хосгүй үнэт бүтээлүүд байв. Олон өргөгдсөний 2 дугаар онд их хатан жирэмслэв гэсэн яриа хот хөдөөгөө гарсан боловч ямар ч хүүхэд төрөлгүй өнгөрчээ. Үнэн дээр хаан хатан хоёр үрийн мөрөөсөл болж байжээ. Тиймдээч тэд Эрхмийн аймгийн Ердийн ард Үхэрнүүдэн Лувсан Дондог гэгчийн дүү хүүхнээс Ламья гэдэг хүүг үрчилж тэр хүүд зориулан хайлаастад хэвсэн гэр бариулж Соном Жамц гүн, Оном Жамц лам хоёрыг багшаар томилж байжээ. Мөн Богдгийн Дондог Дулмын өргөмөл хүү ялгуулсан хувилгаан хутагтыг хүүгээ болгосон ч 1921 оны хувьсгалын дараа түүний хувь заяа сураггүй болсон түүхтэй. Дондог Дулам хатан бол 10 хар нүглийг цээрлэн 10 цагаан буйныг эрхэмлэн дээдэлж өөрийн санаачлахаар Богд хаантай хамтран тэр үеийн Монголын нийгмийн хүүхэд тогтгүй айлан олон хүүхдийг ийм маягаар өрчлөн авч асран хүмүүжүүлдэг байлаа. Тэдгээр хүүхдийн нэг нь Монголын нэрт хөгжмийн зохиолч Мөрд орж байв. Тэр үед хүүхэд өргөн авч өсгөн хүмүүжүүлнэ гэдэг хүнд бэрх ажил байв. Гэвч Дондог Дулам бол инэрэнгүй бод сэтгэлтэй бүсгүй байсан тул тэдгээр хүүхдүүдийг төрсөн ихэн луугаа адил халамжлан өсгдөг байжээ. Дондог Дулмын багш нь эрдэмтэй Цорж лам Лувсан Дондов гэдэг хүн байлаа. Дондог Дулам боддын судруудыг уншдаг, шашны зан үйлийг мэддэг, боддын хурал номд идэвхтэй оролцдог байлаа. Их тагн Дондог Дулам тэр үеийн нийгмийн дээд давхаргын эмэгтэйчүүдтэй адил алт эрдэнэсэд умбсан тансаг өсгүй байсангүй. Жирийн Монгол эмэгтэй адил Богд хаантай 100 хөдөө гарч гэр барьж үнээс ааж цагаан эдээ хийж морь унаж малаа хариулж дээл ойж өргөмөл хүүхдүүдэд асран халамжилж байлаа. Монголын зүүрдсэн үгэнд зочин хүн айлд орохдоо гэрийн эзний зангаар айлаас гарахдаа гэрийн эзэгтэн зочлонцохой зангаар үнэлдэг гэгчээр тэр үед Монголд ирсэн гадаад дотоодын зочид Дондог Дулам хатны зан аашийг магтдаг байлаа. Дондог Дулам Богд хааны хүнд бэрх үед нь дэмжин зоригжуулж байсны дотор 1921 оны 1-2 дугаар сард Хятадын Сүү Шужааны гамин цэргүүд Богд хааныг гэрээ хорионд байлгасан 40 хоногийн турш Дондог Дулам хатан Богд хааныг бүх талаар дэмжиж сэтгэл санааг нь өөдрөг байлгаж Монголын ирээдүйд итгэх итгэлийг нь бадраан өгч байсан гэдэг. Өрөндийн номлогч Ларсан 20 дугаар зууны ихээр Монголд аялж явахдаа Богд хаан болон түүний хатантай хэд удаа уулзж байсан бөгөөд өөрийн бичсэн дуртатгалдаа монголчууд Богд хатныг энгийн бүсгүй мэт ярьдаггүй, харин дарих мэт хүндлэн ярьдаг. Дондог Дулам хатан бол ажил хэрэгч, ухаалаг эмэгтэй байсан бөгөөд түүнийг ирэхээс өмнө Бурхны ордонд байсан харанхуйг үлдэн хөөсөн. Хааны ордны олон жилийн жаврыг үргээсэн гайхамшигтай гэр эзэгтэй байлаа. Энэ бүсгүй бол хүнтэй сайхан ээлдэг ярьцдаг, морь сайн ундаг, ном сумаар мэрэгэн харавдаг гайхамшигтай эмэгтэй байв. Бурхан ханаараа онцгой бахархдаг байлаа хэмээжээ. Дондог Дулам хатан Богд хааны хувьд хамгийн ойр дотны хүн учир хааны бодлого шийдвэрт чухлаар нөлөөлж байсны дээр Богдын хараа муутай байсан зэрэгээс шалтгаалж түүнд зөвлөж байсан нь нэг талаар их тагны үүрэг байжээ. Дондог Дулмын төрсөн өдрийг ордны эхэсдээц ноёд лам хуургууд оролцсон ёслолын ажиллагаа хийж их буугаар ёслон тэмдэглэдэг байжээ. Монголчууд Богд хааныг биелсэн бурхан амьд хувилгаан хэмээн итгэн биширдэг тул хатан өөрөөр хэлбэл их нартай байгаад хэн ч ундууцдаггүй байжээ. Их тагн Дондог Дулам ийхүү Богд хаантай 20 гаруй жил хамт амьдарч үнэн ч хань дотны зөвлөгч нь болж чадсан байна. Тэр бээр хааны ордон төдийгүй улс оронд нөлөөтэй нэгэн байсан ч 1923 онд Богд хааныг амьд сэрүүн бүхийд таалал төгсжээ.
Зарим төвөгчдийн үзэж байгаагаар Оросын консул бүрэн эрх төлөөлөгч Кростовецитэй уулзж байсан. Өмнө нь Кростовеци даалгавар цэрэн чимтийг хоолнд өрж улмаар хорогч хөнөөсөн гэдэг. Их тагин нэг өдрийн өмнө өргөөндөө инээгээд сууж байсан хүн маргааш нь шууд хэвтэрт орно гэдэг байж боломгүй. Хаант Оросын тагнуул Иван Кростовеци биш юмаа гэхэд 1921 онд орж ирсэн Коминтерны төлөөлөгчд Алтан ураг хан гүнгээс эхлэн хорогч буудан хороолсон байсан хэлмэгдүүлэлтийн эхний үе. Яагаад гэвэл улаан хувьсгалыг хийхийн өмнө ард түмний хүндэтгэл бишрлийг хүлээсэн эрхэстэй эцэс юу ч үлдээхгүй хороодог бичгтэйгүй хууль байжээ. Оросууд иймэрхүү захиалгат аллагыг ганц Монголд ус, Казахстан, Дундад Аз, Украин, Гүрж, Балтийн орнуудад үлдэж байсан баримт олон. Энэхүү хэлмэгдүүлэлт аллагын анхны шуурганд Дондогд улам хатан таалд өгсөн байхыг үгүйсэхгүй. Энэ талаар манай түүхчид судлах байхаа. Түүний өвчний шинж тэмдэг тодорхой бас хуруугаар нь харлаж гентийн хордлого зүү бас байдлаар 49 наснда ямар нэг өвчний завиургүй хорвоог орхисон тун сэжигтэй. Түүний бие чилэрхэхэд отож Марамба лам цоржнор сайн бүхнийг хүртээж аврал гүрэн айлтсан боловч илаар болгож чадсангүй. Дахиад цагт ертөнцөөс халин ихээхэн уу гашуулсны эцэст ёс төртөөгөөр шарлыг хайлуулж одоогийн Улаанбаатар хотын хойно тэдний байнга зусдаг байсан Шарга морьтын амны хойдонгор Сэлбэг голын ихэнд чандарлан оршуулжээ. Их тагны шарил хөлөглөн очсон Шарга морийг тэнд нь сэтэрлэн тавьснаас Шарга морьт гэж нэрлэжээ. Энэ нь одоогийн Улаанбаатар хотын Шарга морьт хэмээх цуслангийн газар юм. Уруу ухаантай, арга зайлтай, зоригтой энэ эмэгтэй нас барснаас хойш Богд хааны ордны эрч хүч ихээхэн солирснаар барахгүй, Богд хаантан их л ганцаардаж төрийн сайдуудын ихэнх нь нас барж хань болгох хүн ховордож удалгүй 1924 оны 5 дугаар сарын 20-нд таалалд өгсөн байна.